Эсвэл үетэй залуучуудын анхаарал нэлээд хүртэж байгаа тийм үү? Одоо таны үеийнхэн буюу одоо тий 40 гаруй насны хүмүүс, миний үеийнхэн буюу одоо дөнгөж амьдралд хүл тавьж байгаа хүмүүс, энэ хүмүүс хоорондоо нэг л ойлголцохгүй. Та одоо бидний үеийн хүүтэй гэж шүү дээ тий. Тэгэнгүүт нэг юм ингэчж болдгоо махтаа гэмээр сул тал биднэрт юу н байдгүй. Тэгэнгүүтээ ойлголцъё гэд хилэнгүүт нөгөө шууд шүүмжлүүлчих гэдэг. Тэгээд бодлого тодорхойлох, зангидах гэл ингээл өөрсдийнхөө албан тушаалаа хэлдэг шүү дээ. Тэгмэд одоо жишээ нь таны үед ажиллаж байсан засгийн газар яг энэ нэг залуучуудын хөдөлмөр эрхлэлт, боловсрол, эрүүл мэнд энэ юмнуудаар юу нэг яг энийг хийжсэн юм шиг байна да гэж хэлвэл юу хийжсэн бэ? Тэгээд таас төрийн ордонд байсан үний үед улс төрчид хэр нээлттэй хүмүүс байдаг вэ? Үнцэрхэг үзэл гэж яг юу юм бэ? Эх орондоо хайртай хүн гэж яг ямар хүн юм бэ те? 20-ын бензин хийгээл оройн нэг хүүхдүүдтэй ганц нэг ундаа маргажин боо талхаа авч ороод тэгэл маргааш ерөөсөө ингээл хооллох өөртөө тижээх боломжтой амьдарч ин өөр боломж олго. Сүүлийн үед гэр бүл төлөвлөлт гэдэг зүйл бол өмнө нь хэлэхэд байхгүй. Сайн байцгаана үзэгчдээ тамчуудаас асууя нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаарт маань сэтгүүлч, улсын хурлын гишүүн асан уянгагч маань оролцохоор ирсэн байна. За сайн байна уу? Сайн байна уу? Сүүлийн таны ажлын сонин сайхан юу байна да? За ямар ч байсан гоё нэвтрүүлэгтээ урьж оролцуулж аваад баярлалаа. Тэгээ сүүлийн үед бол яг зүгээр төрд ажиллах, хувьд ажиллах хоёр их өөр. Одоо төрд ажиллаж байснаас илүү их ажилтаа болчдөг. Тэгээ яг хүмүүс бол юу гэдгийг хувьд болохоор дураараа одоо зоргоороо ажиллаж болдог гэж ойлгодог боловч яг үүндээ хувьд бол илүү сахилгааттай, илүү дэг журамтай байхыг бас шаарддаг л та. Тэгээд би бас завгүй л байгаа. Төрд ажиллажсанаас хамаагүй завгүй байгаа. Жишээлбэл одоо удахгүй номын баяр болох гэж байна. Номын баяр ухтаад номнуудаа эмгэлж зэгцлэх одоо дахин шинэ ном хэвлүүлэх ийм ажилдаа явж байна. Тэгээ сая одоо хэвлэх үйлдвэрээс үйлдвэрт очихынхаа өмнө одоо танаас дээр дайрч ирж байна. За ерөөхдөө сүүлийн үетэй залуучуудын анхаарал нэлээд хүртэж байгаа тийм үү? Нэлээд жоо ерөөхдөө хүртэж хэлж байгаа. Тийм үү, би сайн мэдэхгүй л энэ ярьцлаа. Ер нь бол яг улс төрийн салбарын хүн тий ер нь улс төрчид залуучуудын нүдэнд ер нь яг хатах байлгийг шоолуулж л өртнөхөөс нэг вау гэж бол өртөхгүй. Тэр бол ойлгомжтой. Тэгээ сүүлийн үед таны постууд тий сошиал дээр байгаа зүйлүүдээс нэлээд анзаарчихсан. Тэрнээс нэг зүйл анзаарлаа. Одоо таны үеийнхэн буюу одоо тий 40 гаруй насны хүмүүс, миний үеийнхэн буюу одоо дөнгөж амьдралд хүл тавьж байгаа хүмүүс, энэ хүмүүс хоорондоо нэг л ойлголцохгүй. Ер нь ингээд анзаархад автобусны буудлаас суудлаа булаацалтаас эхлээл ерөөсөө нэг тийм ойлголцохгүй. Нэг ерөөсөө хүлийн зөвшөөрдөггүй. Мэдээж айлч үед өнгөрсөн үед нэгээ ингээд дийсэлсээр л ирсэн байх л та. Гэтэ ер нь таны харж байгаагаар яагаад энэ хоёр үе ингээд ийм амар ийм депрешнтэй байгаа тийм аа тий? Яагаад ийм үл ойлголцолтой байгаа тийм аа? Гэхдээ яг их чинь тийм нарийн юм бол анзаараагүй юм байна. Тий. Яг хоо зүгээр сүүлийн үеийн миний пост гэж ярих юм бол нөгөө LGBT хүмүүстэй холбоотой тэр постууд бол залуучуудын шүүмжилт нэлээд өртөх шиг болсон. Би тэгээд тэр бол миний хатуу үзэл бодол итгэл үнэмшил учраас тэрэн дээр бол эмзэглэх юм алга. Зүгээр ерөнхийдөө нийгмийн хувьд тийм одоо насны одоо үеийн том ялгарл гарч байгааг би бол нэг айхтар бол мэдрээгүй л те. Гэхдээ тийм байх бол боломжтой. Бүхий л цаг үед байсаар ирсэн. Одоо жишээлбэл манай хүү чи одоо 23 та одоо ингээл та нарын үеийнх байна л да. Миний том хүү. Бид нар бол зүгээр нэг нугу илэн далуу бүх сэдвээр ярилцдаг, тэгээ ойлголцдог, мэтгэлцэж чаддаг, би нэгэ хүлээн зөвшөөрч чаддаг учраас одоо хүүтэйгээ ч юм уу ямар нэгэн асуудал бол байхгүй л те хүүгийнхаа үеийнхаа найз нөхдүүдтэй. Гэхдээ үе өөрчлөгдөж байгаа үнд зүйл те амьдралын хэв маяг бүх юм өөрчлөгдөж байгаа нь бол ойлгомжтой. Ялангуяа бол бидний үеийнхнаас хамаагүй их одоо энэ виртуал ертөнцид их амьдардаг болсон байна шүү дээ. Энэ сошиал ертөнцтэй тэгээ техник технологийн өндөр боломжууд амьдралын одоо завгүй хуурдаг гэл те. Тэгэл одоо сонирхол орчин үетэйгээ хөл нийлүүлэх энэ их одоо дэлхийн ертөнцид байгаа мэдээлэлээс манай залуу үе огт тоцрохгүй те. Энэ их мэдээллийн дунд өөрөө өөрсдийгөө бий болгож байгаа учраас мэдээж одоо шал өөр ертөнцүүд байгаа. Яг бидний одоо залуунаас
яг бидний нэг 15 6 нас хүрч байхад бол нийгэм солигдож өөрчлөгдсөн л доо. Гэхдээ тэр болтол биднийг төлөвшүүлсэн нийгэм бол бас нэг чиглэлтэй зорилготой нийгмээрээ өөрөө нийгмээрээ ингээд нэг юм руу чиглэж явж исэн учраас тэр үеийн суртал хүмүүжлийг тодорхой хэмжээнд бол авсан байгаа. Тэгвэл одоо ингээд 15 6 наснасаа эхлээл нийгэм задраал ингээд явцсан. Би бол бас ч гэж харьцангуй ойлголцох боломжтой юм хүмүүс гэж бодож байгаа шүү дээ. Уг нь бол бид нар ч аим нээлттэй шүү дээ. Нээлттэй. Нийгмээ гайхалтай харьцаа яваа. Ер нь тэгж боддог шүү дээ. Манай үеийнхэн ч гэсэн би бас харьцангуй нээлттэй л гэж ингээд бодоод байгаа юм. Ерөнхийдөө. Ерөнхийдөө би боловсролын ялгаалж хардаг. Бас мөн. Тэгтээ яг их шин бас нэг анзаарч байгаа юм бол ерөнхийдөө нөгөө хөө хүмүүс боловсролтой өөрсдөө анхаардаг тийм хүүхдүүд аав ээж нь одоо хүүхдүүдийнхээ боловсролд анхаардаг ч юм уу. Тэгтээ нэг том ойлголт байдаг. Тэр нь одоо нэг нийтийн соёл, нийгмийн ухамсар гэдэг нэг ерөнхийдөө одоо бидний хоорондоо харьцдаг соёл тэр юм төлөвшүүлдэг. Тийм нэг хандлага харьцаа, тийм нэг асуудлыг бол яг 30 жил бол хайцсан байна. Жишээлбэл одоо бидний аав ээж, бидний өмнөх үе аав ээж нар яадаг байсан бэхээр ерөөсөө л тэр нийтийн соёл хандлагыг төлөвшүүлэхэд төр нь өөр айгүй том анхаарал хандуулдаг байсан. Жишээл айл гэр, орон гэрт яг ямар байх хэвээр ингээл соёлж өрөх гэл гэрчлэгээ олгодог ч юм уу те айлуудаар явдаг. Одоо янз бүрийн юм шалгадаг те. Тэгэл сургууль дээр болохоор ч ариун цэвэр байх хэвээр соёлж боловсон байх хэвээр би бинтэй яаж харьцах хэвээр хаа тавьдаг мавдаг гэх юм байдаг шүү дээ. Тэгэл нэг октоодоо яаж хүндлэх хэвээр эмэгтэй хүнийг яаж хүндлэх хэвээр. За ажил төрөл дээр гарангууд ажилгүй өнгөж орог байхгүй байлаа шүү дээ. Ажил төрөл дээр гарахаар чинь одоо бас яг ажилтан тийм арга хэмжээ зохион байгуулдаг нийтийн хамтын бие биендээ туслах юу гэдгийг ургац хураалтанд явах, мал төлөлтөнд явах ч гэдэг юм уу. Тэгэл одоо бидний өчргөө нэг мал төлөлтөнд явдггүй байсан ч гэсэн одоо том үйлдвэрүүд дээр очиж тусалдаг те бид нар ч модны хоёрын үйлдвэрүүдээр очиж үрц цэвэрлдэг шуудалдаг ч байдаг юм ингээд тийм нийтийн хөдөлмөр нийтээрээ хамт байх, нийтээрээ нэг нэгэндээ туслах, нийтээрээ ерөнхий нэг нийтийн соёл боловсрал ухамсар гэдэг юм руу айгүйх анхаардаг байж тээ. Тэгээ одоо нэг тийм нийтийн нийгмийн гэсэн ойлголт байхгүй болоод хувь хүн өөртөө анхаарна гэхээр тэр соёл том соёлын юм нэг ангал цоорхоо гарсан юм шиг заримдаа надад санагддаг л да. Жишээл би нэг хөндлөхгүй байгаа ч бас тэр л юм нэ шүү дээ. Олон нийтийн өмнө хараал хэлж ингээл те одоо настай хүн бид нар бол юу гэдгийг настай хүн бол тэр бидний аав байна уу ээж байна уу хэдэн настай байна хамаа байхгүй. Одоо барийнхаа гадаа тоглож байгаа л те тэрний аав ирж ингээл бүгдээрээ дэр хийгээл орц руугаа ордог тий. Орцонд байжаас нэг хаалга дуурахаар хүү том хүн ирж гээд том хүн л бол айдаг. Том хүн л бол хүндэлдэг юм байсан. Гэхдээ яг тэр нь одоо янз бүрийн лааштай байгаа шүү дээ. Тэрнээс үл хамааран том хүнээс айж юмэг том хүнийг хүндлэх тийм соёл бол яг манай үеийнхэнд бол харьцангуй байсан. Би зөвөр яг одоо ямар мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч үед бид нар дандаа л яг өмнөх үе доод үе бол яана би ийм байгаа бидний үед ийм байгаагүй одооны залуучууд гэдэг хэллэгч бол байнг шүү дээ тий. Магадгүй та нар ч бас тийм хэл баг тий. Тэгвэл ямар ч байсан дэвшил бол маш их байгаа. Тийм. Яг таны сая ярьсныг нэлээд олон хүмүүсээ сонсч ирсэн л да ярилцлага хийжсэн хүмүүсээсээ тэнгүүд надад яг нийтээр нь том зургаар харахаар юу санагдсан бэхээр таны хүүхд багт бүхэн аягүй хөдөлмөрч байж хүн тий ажил хөдөлмөр хийжээж одоо ингээ амьдрдаг гэдэг тийм ингээ ойлголт хүн болгонд аягүй тийм нийлээ байсан байна л да. Одоо бол нийгэм өөр шүү дээ тий. Халуун нь халамж аавна тий. Амар хөдөлмөрлж байгаа мангар жоох хэсэгтэй зүгээр сууж байгаа амар хэсэгтэй. Тэснэ боловсралтай ч юм шиг дипломтой баахан залуучуудтай юм ороо бусгаа юм сонин нийгэм тий. Яг шууд ингээл тэдэн үн тийм мэдээ үн юм гэдэг тооноосоо ингээд зөрдөг. Таны анзаарж байгаагаар ер нь сүүлийн үеийн залуучууд нэг юм сул тал байдгүй ер нь биднэрт те түгээмэл ингээ харахад та одоо бидний үеийн хүүтэй гэж шүү дээ. Тэгмэд нэг юм ингэчж болдгоо бахтаа гэмээр сул тал биднэрт ер нь байдгүй. Тэгмүүдээ ойлголцъя гэд хилэнгүүт нөгөө шууд шүүмжлүүлчих гээд байдаг ч юм уу те. Бөөнөрөө сүүлийн үеийн залуучууд амар нээлттэй те яагаад вэ гэлтэй хатаа. Гэхдээ яг тэгтээ тэрийг одоо нэг сүүлийн үеийн залуучууд гэхээсээ илүү хүний насны бас ялгаа бий л дээ. Одоо жишээл 40 наснд хүн юу ойлгосон байх вэ? Юу үзсэн байх вэ те? 20 наснд одоо юу л үзэж амжиж базаа гэж те. Амглан байгаа хамгийн түрүүнд үг нь гарч ирдэг, хамгийн түрүүнд дуур амган шатдаг. Тийм хүний бас насны юм байна л да. Тэгээ тэр мэр бол гарцаагүй л одоо бүх насанд байна. Бид нар ч бас тийм л байсан юм чинь. Тэгэхээр тэрийг бол би нэг амар том ангал шиг юм үсцэн гэж бол хардггүй л дээ. Яг хөө зөвөр тэр нэг нийгмийнхаа ерөнхий чиг хандлагыг дагаад жоохон тийм залхуу байх чиг хандлага бол байж магадгүй юм шиг байна. Тий.
залхуу байж би одоо энийг чинь зөвхөн ингээ ерөнхий залуучууд гэж байгаа юм биш. Одоо ингээ хүүгээ арах ч гэсэн тэг виртуал ертөнцийн амьдрал аягүй чухал болчих тэ. Энэ бодит ертөнцөөс илүү тэ. Өглөөс ирээд скроллж штэ. Тийм баг тэ. Орсныхоо дараа бодит амьдрал руугаа хаач тэ. Харин тийм болчих тэ. Үгүй тийм байхгүй өглөөс ирээд тэ. Хизээж өглөө одоо хүмүүс хуучин бол өглөөс суудаа шүдэ угаагаа шууд ажилдаа гараагүй тэ. Бид нар бол ороо сошиал юу өрнөө мэдхгүйгээр гэрээсээ гарахгүй байхгүй тэ. Яа үзчихэж харж иж гарна. Тэгэл одоо ингэдэг шээ. Юу гэдгийг одоо нэг тийм хиллэг байдаг. Өө дэлхийд аяр мөнгө нисэж байгаа. Тэр ингээ шүүрч авах хэрэгтэй. Гэхдээ тэр нь хөдөлмөрлж биш. Ямар нэгэн байдлаар ингээ өөр арга замууд байна л та. Тий. Тэгвэл одоо тийм бодит амьдралд буух, бодит амьдралд бид нар яг бодитоор яг яаж амьдрах юм те. Яг одоо юу гэдгийг одоо хамгийн төсөөлөл та хэдүүлээ те. За хамгийн хэлмэл яг бид нар өөрөө өөрөөсөө л хамааралтай амьдрах болж те. Хүн өөрөө биеэ даах болж. За тэгвэл Монголоос яг яаж амьдрах юм бэ? Гэж ингэж хамгийн муу нөхцөлд өөрсдөө тавиул бид нар яах вэ гэдэг ийм л нөхцөл дээр бид нар амьдрч сурах хэрэгтэй юм шиг бас надад санагддаг л та. Би ч гэсэн өөрийнхөө амьдралд их ч бас тэгдэг л дээ. За хамгийн муу тохиолдолд одоо хамгийн муу тохиолдол амьдралд байж болох тийм муу тохиолдлууд бодож байгаа. Тэр үед одоо яаж амьдрах юм те? За би ингээл ажилгүй юугүй тиймгүй юмгүй. За тэгвэл яах юм ингээл те. Тэгэж хамгийн одоо муу тохиолдолд хамгийн одоо муу хувилбар дээр ч гэсэн хүн гоё амьдрах те. Өөрийгөө яах юм нугарахгүй байх те. Нугараад унчихгүй байх те. Тийм одоо хувилбарыг заавал бодох хэрэгтэй. Тэгэхээр бид нар ч гэсэн бас бодит амьдрал дээр буух тийм хэрэгцээ, тийм боломжийг заавал харж авах хэрэгтэй л гэж боддгийг шүү дээ. Аха. Та улсын хурлын гишүүн байсан, ерөнхийлөгчийн зөвлөх байсан тий. Сэтгүүлч дээр бас нэлийн том албан тушаал хасж байсан. Тэгээ одоо ингээд олон нийтэд харагдах бүхий л албыг та хашсан байна шүү дээ. Тэнгүүд одоо ингээд харахаар улсын хурлын гишүүнээр биднээс нэг тустай хүн юм шиг санагдах юм. Ер тийм амар хол очиж буухгүй хаа уг нь бол тийм ингээд адилхан одоо бид нар амар ярьдэн штэ арт түмний төлөөлөл бидний өмнөөс очиж одоо юм хийх гэж тэнд очив хүмүүс ингээ окей яг гишүүн болсон байна тийм юм байдаггүй штэ. Таны ингээ харж ирсэн улсын хурлын гишүүн байх нь хэр завгүй байдаг вэ? Тэгээ нэрээ яг тэр төрийн орд руу орохоор яг тэр бусдынхаа одоо ауранд шингээ завгүй болоод алга болчт юм уу те? Тэгээд бодлого тодорхойлох, зангидах гэл ингээл өөрсдийнхөө албан тушаалыг хэлдэг шүү дээ. Тэгмээд одоо жишээ нь таны үед ажиллаж исэн засгийн газар яг энэ нэг залуучуудын хөдөлмөр эрхлэлт, боловсрол, эрүүл мэнд энэ юмнуудаар ер нь яг энийг хийж исэн юм шиг байна да гэж хэлвэл юу хийж исэн бэ? Гэхдээ яг нэг юм байгаад байгаа. Одоо жишээлбэл ингээл олон асуудал дөө шүү дээ нийгэмд чинь залуучууд ажилгүй байдаг. За тэнд ингээл нийгмийн халамж, тэнд гэр бүлийн хүчирхийлэл, энд ингээл дүүрэн асуудлууд байна те. Тэгэл нэг асуудлыг шүүрч авал нэг хүн ингээл нэг их хурлын гишүүн шийдэл тэгэхэр болчих юм шиг гэл заримдаа хүмүүс ярьдаг. 76 гишүүн 76 асуудал шүүрч аваад. Гэтэл яг үүндээ бол юм биш л дээ. Одоо тэнд байгаа нэг асуудал, энд байгаа нэг асуудал хоёр ингээ заавал уйлддаг. Жишээлбэл би одоо хүндэл да бид нар ингээл ажилгүй байна гэл тэгж чинь те хүмүүс гадагшаа явахыг хүсэж байна. Монголд ажиллах боломж алга. За ажлыг гэл тэгэхээр татвар төрөөс маш өндөр байна те. Түүхий эд ингээ гаднаас хамааралтай байна ч гэдэг юм уу. За тэгэл гэр бүлийн хүчирхийлэл нь ягаад гэр бүлийн хүчирхийлэл гарсан? Ого ингээл юугүй нөхөр нь ажилгүй архиудаг тийм яагаад архиуж байгаа ажилгүй яагаад ажилгүй байгаа юм ажлын байр алга тийм ажлын байр яагаад байхгүй маад ерөөсөө бүтээн байгуулалт үйлдвэрлэл байхгүй ингээд асуудлууд заавал нэг нэгнээс урагч яадаг байхгүй юу тэгэхээр тэр асуудлыг нэг гэр бүлийн хүчирхийллийг аваад шийдэх боломж нэг гишүүнд байтугай нэг засагт байхгүй тэгэхээр би асуудлыг бол яах вэ гэхээр ингээд энэ улс орон гэдэг бүх юмаа ингээд энэ ширээн дээр ингээд дэлгэж тавьчаад асуудлуудаа тэгээд ингээд уялдаа холбоонд нь шийдэх хэрэгтэй байхгүй. Жишээл нийгмийн хамгааллын яам бол зөвхөн ингээд тэр асуудлыг шийдэх биш. Эрүүл мэндийн яам зөвхөн ингээд өвчл маш их байна, хавдар маш их болчлоо, цусаруулт маш их болчлоо гэл тэгэхээр тэрийг эрүүл мэндийн яам ингээд амар сайн ажиллаа шийдэхгүй байхгүй. Тэр өвчл чинь юунаас болоод юунаас урган гараад байгаа, яагаад байгаа, нийгмийн стресс бухимдал, энэ залуужаал энэ тэ. Тэгэхээр нэг асуудал тусдаа нэг асуудал гэж нийгэмд огт байдаг. Дандаа бие биенээсээ урган гарсан юм холбоотой байд. Тэгэхээр засгийн газар одоо их хурал мурал яах гэж байгаа юм гэхээр тэр асуудлыг уялдаа холбоонд нь авч үзээд хамтд нь шийдэх хэрэгтэй байхгүй. Жишээ гэр бүлийн хүчирхийллийг анхаарах гэвэл нэг яам нэг сайд биш. Тэр байтугай бүр нэг сайн дурын хөдөлгөөн нэг мундаг хүн одоо бид нар жишээлбэл Ганж Охлон мундаг ажил хийж л да тийм манай Ганж Охлон айгүй сайхан олон хүүхд хамгааллын төвүүд байгууллаа. Тэр хүүхдүүд үнэхээр амьдралд нь гэрэл гээгээ олж. Гэхдээ Монголын нийгмийн энэ асуудлыг ганцхан Ганж Охлон хичнээн тийм төв бариа шийдэж чадахгүй байхгүй. Энийг засаг бүхлээрээ за тэгвэл энийг дэмжихийн тулд яах ёстой. Эрүүл мэндийн яамд тэгвэл энийг яаж дэмжих юм? Сангийн яам яаж дэмжихийн төсөв дээрээ тий. Бусад бүх яам засаг нийтээрээ систем өөрөө
тэр нөгөө шийдэх гэж байгаа асуудлаа систем нь өөрөө дэмжих хэрэгтэй байхгүй системээрээ. А тэгэхгүйгээр манайх чинь нийгэмд нэг асуудал тал талд байгаа. Нэг хүн аваад нэг хүн аваад шийдчих юм шиг ингэж андуурч ойлгоод байдаг. Тийм учраас л одоо тэгээд тэр чинь нөгөө бас иргэдэн өөрсдөө дэмжих ёстой, ойлгох ёстой. Тэд нар тийм ойлголтыг өгөх ёстой гэл олон юмнууд байгаа л да. Нэг асуудал гэж ерөөсөө байдгүй гэдгийг л аюусаа ойлгомоор байгаа. А хэрвээ нэг асуудал байгаад нэг юм шийдэж чаддаг бол тэр их юу л да. Гэтэл одоо би ямар ч засгийн газрыг нэг тийм маш системтэйгээр ингэж асуудалд хандж ирсэн тийм засаг бол байхгүй байгаа. Тэгэхээр системээ олж харахгүй. Тэгээд ч Монгол засгийн газар ерөөсөн их уддаггүй шүү дээ. 4 жил болж ирсэн засгийн газрыг ховорхондоо одоо энэ хоёр даргын ерөнхий сайд байхад л 4 жил болж ирсэн санагдчихэв. Тэгээ сая одоо хөрөлсөх даргын үед болох шиг боллоо. Одоо түүнээс биш 4 жил болж ирсэн засгийн газар гэж баг байдгүй. Солигдоод огцрол ингээ яваад байдаг. Тийм л буруу төртөй болчиход байна. Миний үеийн ч юм уу те эсвэл төр юу үеийн төр ингэж ингэдэг хандлага ер нь байхгүй гэхдээ би одоо ингээд бусдаас хараат бус те бусдад түүг удахгүй амьдрна харин тэр орчин нөхцөл маань юу вэ гэдгийг л харна. Улс төрчнөрийг хараад эдгээр мөнгө идэж ин мэдэж гэх юмгүй зүгээр ямар муухай хандлагатай хүн бэ те яасан хойч үе ч юм уу те одоо энэ нөгөө нийгэмд харагдаж байгаа нэр төрөө боддог хүн бэ ч юм уу тэгж дүгнэн тэрнээс бидний төлөө юм хийсэнгөө одоо те нэг яриануд байдаг да шууд мөнгө төрний итгэх ч юм уу тийм хандлага бол байхгүй ер нь яг нөгөө улс төрийн салбар гэ харахаа гэхдээ амар сонирхдаг би бол одоо чинь ингээл ил гардаг улс төрчд ил гардаггүй улс төрчд байдаг штэ тэгмээтэй яг ингээ би хаяа зүгээр сонирхоод бодсон. Энэ улс төрчд гэдэг нь ч одоо хувийн амьдрал хүмүүс юм байна шин тэ. Яг л адилхан хүн штэ. Тэсэр нэ ингээд аим нээлттэй биш тэ манай улс төрчд одоо би таныг одоо нөгөө төрийн албаа өгсөн болохоор сошиал дээр юм нээлттэй байдгүй. Эсвэл угаасаа хувь хүн чи юм уу тэ. Би л одоо ингээл амар гоё эсвэл тийм зав байдгүй юм уу тэр хүмүүст тэ. Шууд одоо ингээл нэг улсын хурлын гишүүн боллоо нэг юмний сайд боллоо гэвэл тэгэл тэндээсээ хохирхоо болчдөг байж яжаад огцордог эсвэл ингээд хийж байгаа юм ч юм уу ямар нэгэн тэр хүн одоо ямар бас үлгэр дуурайл амар штэ тий ямар хүн төрийн төвшөө болоод байгаа ямар хүн сайд болоод байгаа тэр хүний юуг дүүрээвэл би ч гэсэн сайд болох юм гэж ингээд бодож байна штэ тийм юм ерөөсөө байдаггүй тэгэхээр та ер нь яг нэг энэ сошиал хэрэглээ төрийн албанаас хувийн амьдралтаа орж ирээ тий айгүй олон нөлөөллүүдийг хувийн аягаараа үзүүлдэг штэ тэр ер нь энэ тал дээр тэгээд таас төрийн ордонд байсан үнэ хувьд улс төрчид хэр нээлттэй хүмүүс байдаг вэ? Гэхдээ яг тэр нөх хүмүүсийн өөрсдийнх нь л хандлага. Жишээлбэл юу гэдгийг би бол анханасаа л одоо сошиал гарч ирэхээс эхлээл нээлттэй л байсан гэж бодож байгаа. Одоо зарим хүмүүс намайг хувийн амьдралаа ингээ хэтэрхий дэлгээд ар гэрээ яваад дэлгээд энэ шүүмжилдэг л дээ. Гэтэ тэр бас миний дотроо агуулсан бодол зорилго бол бас байгаа. Тэгээд өнөөдөр бол нийгэмд юу илүү үнцэнтэй юм бэ гэхээр нийгмийн нэгжүүдийг ингээл нийгэм чи ерөөсөө ингээд тодорхой хэмжээгээр ингээд задарч явна шүү дээ. Тэгээд явж хамгийн анхны нэгж бол гэр бүл. Монголд нэг сая өрхгүй гэр бүл байна те. Энэ гэр бүл өөрөө зөв байх, гэр бүл гоё байх. Гэр бүл гэдэг ямиг л гоё болгочих юм бол Монголын нийгмийн амьдрал өөр айгүй гоё болж болно. Тэгээд нийгмийн ямар ч бодлого бол гэр бүл дээр ихлээр хэрэгжих ёстой гэж би ингэж боддог юм. Хувь хүн гэж ингэж задрахаасаа илүүтэй те. Гэр бүл айгүй чухал гэж бодож. Тэгээд гэр бүл дотор Монголын нийгэм бүх асуудал байж байгаа. Тэгэхээр одоо юу гэдгийг тэр утгаараа би бол нийгэмд нэг зөв гэр бүл, зөв хандлага тий гэр бүл ямар байл гэр бүл тулгардаг бүх асуудал бүх айлтал тулгарч байгаа шүү дээ тий. Тэгээ тэр мэрийг яаж шийдвэл зүгээр юм хүүхдүүдтэйгээ харьцан дээр яавал зүгээр ингээл тий. Одоо би заримдаа тулгарч байгаа асуудал ааж биччихдэг тий. Шийдсэн ээж өөрийнхөө ингээд гаргаад бичдэг. Тэгээ тэр нь бол энийг нийгэмд хүрэгчвэл эндээс хүмүүс санаа авч магадгүй. Эсвэл би зарим хүмүүсийн ингэ бас би өөрөө санаа авч магадгүй ч гэдэг юм уу те ийм бас тодорхой бодлого санаатай л нийтлдэг л те. Тэгээ яг тодорхой албан тушаалууд улсын их хурлын гишүүдийн хүчирхүү тийм цензур юм бол байхгүй харьцангуй баг. За яг ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байхад бол харьцангуй бас цензурдах шаардлага бол гарна л да. Тэгээ ерөнхийлөгч бол төрийн тэргүүн бас яг тэр нөгөө нэг хүний институт гэдэг бол бас одоо зөвхөн
зөвлөхөд цөөхөн албан тушаалтнууд байгаа. Тэгээд тэд нар бол нийгмийн нөлөө хараанд байгаа учраас тэр зөвхөн миний асуудал биш, бас ерөнхийлөгчийг үнэлэх үнэлэмж давхар одоо нийгэмд харагдах байдал ил гарч байгаа учраас тэн дээр бол баг зэргийн цензур бол байсан. Гэхдээ би ер нь бол харьцангуй нээлттэй байсан. Ялангуяа гэр бүл, хувийн амьдрал ч юм уу, өөрийнхөө үзэл бодлын тухайд бол харьцангуй нээлттэй байж чадсан нэг их өөрийгөө бариадуул гэж боддог. Тэгээд хувь хүнээс л хамаардаг байх. За мэдээж сайд майд болоод ингээр бас зав зав бага л да. Одоо их хурлын гишүүн бол бас харьцангуй их эрхчлөлт байгаа. Ер нь бол ингээд хий гэвэл ажил барагдахгүй. Хийхгүй байвал бас юу ч хийхгүй байж болдог л ийм л ажиллагаа болоод байгаа байхгүй юу? Яг үнэ хэлэхэд. Тэгээ хуралдаа суухан чөлөөтэй. За тэр чинь олон нийтийн хяналт руу оруулж ээж нэг одоо харьцангуй гайгүй болж ах шиг ба штэ. Түүнээс ш одоо би бол их хуралд байхдаа жишээлбэл нэг ч удаа хуралд үг хэлхийн сонсоогүй гişүүд хүртэл байна шүү дээ надад. Тэгээ би одоо тийм хүмүүс одоо яах гэж хурлын гişүүн болдгийн те. Тэр үний зорилго юу юм гээ гайхдгийн. Ер нь төрийн өндөр албан тушаал руу очиж байгаа тийм хүн бол хувь хүний хувьд ингээд сторчин хувийн зорилго байх хэрэгтэй те. За би энэ гişүүн болоо яах гэж. Тэгээ миний яг зорилго юу юм стор дорж байгаа нэг тийм тодорхой зорилгууд байх хэрэгтэй гэж бодож чинь. Тийм зорилго болохоор их удахтай гонигтай улс төрчийн хувьд ч гэсэн нийгмийн хувьд ч гэсэн одоо улс орны хувьд ч гэсэн гонигтай л байгаа юм л та. Тийм олон албан тушаалтнууд байна. Тэгээ улс төрийн ингээ гонигтай гэдэг юм аа ингээл бүр ингээл нойр тийм бага тийм. За хоёлаа өөр чиний сэдв өрөөл. Тэгээ айгүй сонирхдаг л та ер нь яг тэгээ хий юу гэж энэ аль гişүүн ямар хүн бэ. Тэгээд гэхдээ би энэ улс төрийн яг юг ерөөсөө суудлын холио солио тэр намын үнц юм тий одоо нэг байд тэрийг ерөөсөө ойлгохгүй би зүгээр компьютероос харцаж байгаа нохоо наадам болж байна гэж боддог би зүгээр алсаас хараасан. Тий ер нь бол яхаа тэр бас зүгээр байх гэж би бодож байна. Тэгээд тийм үнц нь та нарын үе дээр байхгүй болохоор нь тодорхой хугацаанд дараа бол энэ нам өөрөө үнцэнгүй те. Тэгвэл юу үнцэнтэй юм те. Одоо яа харахгүй нэг намаар чиг баримжаа хийсэн аюу тийм гонигтай нэг хэдэн жил яг намаар талцсан хуваагдаж антиганист зөрчилтэй нэг юм үе бол дуусгарлах тийм айтайхан болох шүү дээ. Тий. Тийм айтайхан үе гарч ирж байгаа бас зүгээр. Ер нь бол дэвшил шүү дээ. Ямар нэг хэмжээр дэвшил гэж би харж байгаа шүү. Одоо нааны төвчмөрчтэй үед би улс төрөөр арай өөр болох гэж боддоо шүү дээ. Яг тийм насны амьдрал өөр болно тий. Би таны нэг юм харсан үнцэрхэг үзэгдэлтэй одоо тэр Монгол цус Монгол ирэх хүн гэдэг юм дээр та аягүй тийм юу үгдэм шиг санагцсан дайсалбар үгдэм шиг санагцсан. Гэхдээ энэ зөвлөлтөө үдээ яаж ч утсан бид нар ч бас нэг өөрийн гэсэн уламжлал стаажлын байгаж хадгалж авч явах хэрэгтэй. Тэр нүүдэлчин одоо аж ахуй гэдэг чинь бидний авч явах хэрэгтэй зүйл шүү дээ. Бүгд миний үеийн залуучууд бүгд одоо үнснийхөө хувцас тайртай тий малчин айлын тэр ахгүй тэгээд уламжлал одоо ямар ч байсан л бүгдөө 100 ямар нэгэн байдлаар хөдөө авахыг хүсдэг л хгүй нэг тийм Монгол гэдэг юм хадгалаад байна шүү дээ. Тэгвэл таны үед яг үнцэрхэг үзэл гэж яг юу юм бэ? Их орондоо хайртай хүн гэж яг ямар хүн юм бэ тий? Үнэхээр одоо дээд мэлэмсэл өөрийгөө хаахтан болж өрөмжлөхтэй учир байгаа юм уу? Эсвэл бол юм сурж мэдээ тэрүүгээрээ ажиллаад тэ нэг энэ оронд хэрэгтэй юм хийчих юмсан гэдэг үзэл санаатай өөрхөн хүснээр явж байгаа тэр зүйл юм уу? Таны хувьд үнцэрхэг үзэл гэж яг юу вэ? Яг үнцэрхэг гэхээс л үндэсний үзлэл гэж томьёолж байгаа л доо. Тэгээд ер нь ингээд хүн болгон их орондоо хайртай л байдаг шүү дээ. Хайртай л байгаа. Одоо яг ингээл ухаад малтахаар ингээ хайртай л байдаг байхгүй юу? Байдаг л. Тийм байгаа шүү дээ. Тэгээ яг тэрийг нэг тийм амар томруулах юм бол бас том ярьж болно. Гэхдээ зүгээр хамгийн энгийн юм гэхээр хүн өөрөө өөрийгөө зөв авч явах тийм энэ улс их орны нэг зөв эдэс нь байх тэр л одоо ирмэлзэл шүү дээ. Ер нь явж тийм зөв ёс суртахуунтай явж үндэсний үндэслэхэд юу гэдэг юм бэ гэхээр бид нар одоо жишээл Монгол үндэсний арчилсан намд байхад яг энийг юу гэж томьёолох юм бэ? Хоорондоо ярилцчихлаа л да. Тэр гоё томьёол болсон. Жишээлбэл Монгол хүндээ их орн байя. Хаач явсан тий? Дэлхийн хаанч таарлцсан. Манайхан ч энэ таарлалтаараа энэ монгол хүн байна гэж зүхтаадаг болттой яадаг чинь нэг тиймэрхүү тиймэрхүү хандлагатай шүү дээ. Гэтэл одоо нэг монгол хүн зовж байвал хүү яаж юу болж байна гэдэг ийм бие биенээ гэсэн ийм сэтгэлтэй хандлагатай зоригтой байвал болох юм аа. Тэр шиг одоо төр нь бол монгол хүний төлөө байх хэрэгтэй. Монгол хүн номер 1 байх хэрэгтэй. Энэ чинь л их орн чинь л үндэсний үзэл шүү дээ. Явж яг бид нар глобалчлагдаж болно л доо. Гэхдээ одоо ингээд явж хамгийн эцсийн зорилго хамгийн эцсийн асуулт юу юм бэ гэхээр
бид нар байх юм уу гүм үү? Монгол гэж байх юм уу гүм үү? Үлдэх юм уу гүм үү? Эсвэл бүгдээр айгүй гоё зүгээр л дэлхийн иргэн байх юм уу? Тэ? Ийм асуулт руу дулж очино. Тэгээ би бол Монгол байх ёстой. Энэ соёл үлдэх ёстой. Энэ улсаар ингээд оршин тогтнож явах ёстой гэдэг ийм талтанд байдаг хүн л тэ. Бүгдээр нийлээд дуусаад яг мэдээж нэг дэлхийгээ хайрлах тэ. Байгаль дэлхийг хайрлах тэр соёл бол соёл төндөрлөгтний нийтлэг л одоо нэг шалгуур нэг шүү дээ. Хүний соёлын боловсролын нийтлэг шалгуураа зөвөр яг монгол хүний монгол үндэстэн гэдэг юм ингээд 3 сая ч гэсэн ингээд тусдаад алга болчихгүй үлдээд авшраад хүчрэгжээд гоё ингээд байх ёстой. Монгол хүн Монголдо амьдрахаар гоё амьдрдаг байх ёстой. Гэтэл манайхан чинь цутаагаад шүү дээ. Тийм, цутаагаад байгаа байхгүй юу? Боломж байл. Нэг эмгэнэлтэй судалгаа харсан. 10 жилийн 18-аас 25 насны залуучуудын дунд ингээд судалгаа явуулаад чи одоо ирээдүгөө юу гэж харж байна гэсэн чи ерөөсөө л мөрөөдлөө юу гэж бодож байна гэсэн чи ерөөсөө л гадагшаа явж амьдрах. Гадаадад сурах, яаж игээд гадаад ажиллах. Тэгэхээр энэ Монгол эх орн нь өөрт нэг ирээдүйн болж харагдахгүй байна л да тийм. Буухгүй шүү. Тийм, буухгүй. Энэ гэрэл ирээдүй харагдахгүй байна тийм. Тэгэхээр энэ жоохон тийм гонигтай юм л да. Тийм учраас энийг л өөрчлөхийн төлөө бүгдээрээ явах хэрэгтэй. Би тэгээ заримдаа бол заримдаа ч бохимддгийн, заримдаа ч одоо яах вэ хүн болгон энийг ойлгож яах албатай шүү дээ ч гэж боддог. Тийм. Тэгэл гаднаас болж байгаа шүмжилж байгаа хүмүүс нь эх орондоо ирээч те та нар бидний зовлонгоор адилхан зовооч те. Бид нар чинь бүгдээрээ л эх орондоо байгаа хүмүүс нь жаргалаа идэл чинь бас зовлонгоо хамт идэл чинь те. Тэгээ бүгдээрээ хамтдаа ирнэ Монголдо цугларч хагаад жаргалаа хамт идлээ зовлонгоо хамт үрээд ингээд асуудал шийдвэрлээд ингээ бол яасан юм бэ гэ те. Тэгэх юм бол бид нар чинь бас их хүчтэй. Ялангуяа одоо гаднаас эх орноо хараад бидний алдаа дутагдлын юу нь болохгүй байгаа юу нь болж байгаа юм те. Би яхаараа энэ хүний нутагт ингээд гаднаас нь харах жаргаж байгаа юм шиг боловч яг нэг сэтгэлийн гой жаргал гэхгүй ингээд байгаад байгаа юм би тий гэж харж байгаа хүмүүс энэ олон одоо гадаадд 180,000 200,000 хүн байна гин тэд нар хүрээ дээр бол бас аюу тум асуудал шийдэгдэх юм шиг над заримдаа санагддаг шүү дээ. Тэгээд өвөн болгонд хөөнийх нь өөрийнх нь амьдрал үнцэнтэй болохоор тэгэл тэндэл сонголт хийдэг байх. Тэнгүүд нэг юу яадаг шүү дээ. Сая та хэлж штэ нөгөө амьдрах ирээдүйн харагдахгүй байна гэх. Тэгээ би сая таныг ярьж байхад нэг юу миний санаанд орж байгаа байхгүй юу? Би ингээд таксийн цугаал явж илаа. Тэгсэн чинь жолооч хань нэг 40 гаруй насны л байгаа байхгүй. Тэгсэн чинь ингээд Монголд хүн зүгээр л өөрийгөө хооллох л боломжтой амьдарч байна. Ингээ би хөгжихтэй одоо яахаа тийм байхгүй. Би өдөрт нэг 40-50 мянган төгрөг болоод 20-оор нь бензинээ игээл оройн нэг хүүхдүүдтэй ганц нэг ундаа маргаж боо талхаа авч ороод тэгэл маргааш ерөөсөө ингээл хооллох өөрсдөө тижээх л боломжтой амьдарч байна. Өөр боломж болго. Энийний оронд гадаад явсан л дээр юм энэ ерөөсөө. Энэ хил мэл нэгдвэл яваад өгье гэж ярьжсэн байхгүй. Тэнгүүд одоо миний надаас өчнөө олон жил амьдэрсэн хүн тэгээ ярьж байхаар би ч бас тийч юу гэж хариулах юм биш үү? Гэх юм уу юу ингэж үлдчихэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ яг үнэн бахалтай хүмүүс нь өдрөөл болгоол яваад байна. Тэгвэл танд одоо туршлага байна те бас нас нь байна одоо тэр зөвлөхтэй нэг тодорхой хэмжээний. Тэгвэл одоо ер нь юу хийсэн хүн хожих юм бэ? Хувийн юмаа хийсэн хүн хожих юм уу? Гайгүй хүн байгууллагад ажилд орох юм уу те? Эсвэл бол одоо энэ жижиг дунд үйлдвэрлэлтэй тиймэрхүү юм хөөцөлтөд явах юм уу? Эсвэл яшиг тэр нам амтан бүртгүүлээл тэр нэг өгж байгаа юм хамын аваа явах юм уу? Хүн ер нь яагаад яг хожихоор юм бэ энийг? Гэхдээ яг одоо жишээлбэл хүн энэ нийгмээс амьдралаас ер нь дандаа хожиж гарахгүй л дээ. Тэгээ нэг ямар нэгэн төлбөр төлн алдаа онооны дэнсэн ингээл байж байна. Тэгэхээр би бол ингээд заримдаа ингээ харахаар би гадаад ажиллаж амьдарч байгаа зөндөө хүмүүс байна. Миний ах トゥ хамаатан саданч байна. За тэнд очиод бас ингээд амар хурааж хоримтлуулаад айгүй байжээд айгүй өгчөөд айгүй лаг болчихдаг юм гэхээр бас үгүй байгаа. Бас адилхан л нэг тий. Тэр нэг жоохон боломж нэг энд нэг ийм боломж байсан бол тэнд нэг жоохон ийм боломж л байх шиг байгаа юм. Зүгээр харин ч одоо гадныхан монголчууд гэдэг үл юу гэж харж байна гэж бодъё л та. Монголыг асар том боломж гэж бас хараад байдаг. Нөгөө талаас. Одоо тэрний үг чинь одоо Монголд ирж бизнес хийх нь нэг талаар айгүй авилга мавилгатай амар хэцүү юм шиг байгаа боловч тэр нь бас тэднэрт боломж болж харагдаад идэв шиг байгаа юм. Төр засаг нь ингээл замбраагүй амар тийм ингэцэгцтэй биш те. Монголын үйл бүх юм авчиж болчдөг. Тэгэл ингээл нэг тийм бас ингээд яг өөр нүдээр харах юм бол Монголд бас боломж бол байгаад идэг. Тэгэхээр одоо бид нар зөвхөн нэг төр засгаас хамааралтай ч биш одоо өөрсдөө хаанч очисон хэдэн жилийн дараа бид нар гадаад ажиллаж амьдрал 10 20 жил болсон хүмүүс яг нь нормалны сайхан хавс маус ингээл дахиад тэд чи өрнөөс өрний орон төлбөрөөс төлбөрөөр зүгээр сууж ямар ч боломжгүй бас л ажиллаар шахуулаад лизинг зээл төлөөл ингээл явж байгаа те тэнийг эргээ харсан чинь эх орноосоо хүн дэрсэн энэ дээрээ амьдрах чадваргүй боломжгүй болсон ч юм уу те
яг тентг шиг нөхцөл байхгүй. Тэндээ бас нэг иржимэндээ тасцсан байна шүү дээ. Тэгэл харахаар хүүхэд нь нөгөө англиар хэлд орсон ингээл одоо ач зэн англиар хэлд орсон. За тэгээд тэрнээс болоод бүр уягдаад ингээд те ёстой нэг насныхаа эцэст их орондоо ирэндэл гэсэн ийм юмтай ч энэ болсон байх жишээд. Тэг ингээд бодохоор нэг тийм онцгой сайхан юм деважин шиг юм энэ дэлхийд ер нь деважин шиг газар гэж бол байхгүй. Тэгэхээр өөрсдийнхөө эх орондоо зовлонгийн нийтлээд бас жаргалын хуваалцаа, зовлонгийн хамт хуваалцаж байгаа. Тэгэл одоо өөрсдийнхөө деважингл бий болох л тухайн асуудал гэж би боддоо шүү дээ. Жишээл надад ч гэсэн одоо ингээл гадагшаа гараа сайхан амьдрах те өөдийн сураал юм өчнөө олон өргөн боломжууд байсан те. Гэхдээ миний сонголт бол бас энэ дундаа ингээл зунгаарлалтал заагаарал үлтгэл байсан. Одоо ч гэсэн ингээл бид нар ингээд нэг юу гэдгийг толгоогоо жоохон хямарсан жоохон зовсон үедээ харах юм бол Монголын амьдрал охин байхгүй хэрэггүйцсэн юм шиг санагдаж байгаа тийм. А нэг жоохон жаргалтай үед хөдөө гадаа оруулахаар Монгол шиг жаргалтай сайхан газрын ороод байхгүй санагдаж байгаа тийм. Тэгэхээр бүгдээрээ нэг эрүүл ухаанаар энэ хорвоод одоо бүх хүн зориулсан тийм деважин гэж бол байхгүй. Тэгэхээр л одоо бүгдээрээ л эндэл амьдрахтай гэж бодож авах хэрэгтэй тийм. Өөрөө сэтгэл зүйн хувьд, мэдлэгийн хувьд тийм. Хөдөлмөрийн эрхлэлтийн хувьд тэнгууд би ч гэсэн энийг мэдээд байгаа байхгүй. Өгөндөө тэр хүнд мөнгө өгж ийснаас, ажилд оруулж ийснаас тийм одоо ингээд гадаад явуулж ийснаас тэр хүнийг чи өөрийнхөө амьдралыг өөрөө авч явнаа. Ажил хийж сураа. Тийм сэтгэлийн хаттай бай, өөрийгөө хөгжүүлсөөрөө хамгийн доод цэгээс нь дээшээ гарч ирээ гэдэг. Тэгвэл одоо хүн болгон тийм ухамсарыг, тийм ойлголтыг төрүүлэхийн тулд одоо жишээ сэтгүүлч би одоо жишээ нь юу хийж чадах вэ? Бид нар юу яг нийтээрээ юу хийж чадах вэ? Тийм одоо ялтай ингээл сэтгүүлчдийг хамгийн супер нөө гэл энэ нийгэм дотор тэгэхээр бас айгүй хэцүү байгаа даа. Энэ чинь нөгөө сэтгүүлч нөхөхгүй юм билээ. Яг л ингээд бид нар ингээд бас энэ тогоон дотор яг бүх юмтайгаа ингээд системтэйг уягдсан системийнхаа нэг байгаа байхгүй. Сэтгүүлч за би сэтгүүлч болсон амар гой шудраг басна айгүй гой ажиллана бүгдээ налаад өгөн шөмжлээд өгөн гээл ингээд боддог боловч яг бодсон чи амжиргаа тулахаар одоо яах вэ те. Нэг зурагт телевизд орё ихэр нэгнийх нь эзэн бас нэг ус төрч бас нэг уурхай эзэн ч юм уу бас нэг хүн байж идэг ингээл те. Тэгээ эзэнгүү ингээ өөрөө яг юм хийхээр одоо яадаг юм. Тэгвэл одоо бол харьцангуй боломжтой байна. Одоо хүн зурагт үзэхээс илүүтэй ингээд сошиал эн чинь өөрөө хүмүүсийн амьдрдаг орчин болчиход байна шүү дээ. Би бол жишээл зурагтын мэдээ ерөөсөө үздэггүй юм. Тэгээд хангалттай мэдээлэл ер нь бол сошиалаас ингээ авчаад байна те. Гэх мэтчлэн тэгэхээр одоо хүн өөрөө өөртөө тэр боломжийг л бий болгож л таарна гэж бодоод байгаа. Өөр одоо тийм нэг одоо энэ аягүй сайхан энийг хийвэл чи ингээд ашиг хүрт чинь ингэ чинь гэсэн тийм бэлэн жор бол амьдралд ерөөсөй байдгүй юм байна л да аягүй хэцүү. Тэгэхээр бүгдээрээ л одоо хамгийн гол нь өвчтэй байх хэвээр. Тэгээ би хамгийн эцсийн хүний тулах цэг юу юм бэ гэхээр өөрийнх нь л өвч байдаг. Хувийн амьдрал дээр ирэхээр а зөв бүгдээрээ нийтээрээ бидний хамгийн тулах цэг юу юм гэхээр бид нар хаана илүү жаргалтай байж чадах юм бэ гэхээр бид нар Монголд хүн шиг байж чадна. Монголд өөрийгөө чөлөөтэй илэрхийлж чадна. Монголд яг л нэг чи нэг хүнд тооцогдож те боол биш ажлын эрг шураг биш те хүн шиг үзэл бодлоо илэрхийлж хүн шиг ууралсан ч те бохимдсан ч тэрийг хүн шиг илэрхийлж хүн шиг байх боломж бол биднэрт бол Монголд л байгаа. Тэгэхээр явж эх орон гэдэг бол аюу үнцэнтэй. Би энийг бол гадаад нэг гараад ирсэн тийм хүмүүс л аюу ойлгоцсон байдаг л да. Тийм чи юм жоох уужим ханддаг. За яг энэ дотроо нэг өөр боломж харагдахгүй. Иргэн тойрон харахаар л айгүй хэцүү харагдаад харахаар л авилга харахаар л муухай ингээ харагдаад байдаг хүмүүс бол өөрийнхөө тийм одоо юу гэдгийг үдсэн харсан харах өнцгөөс л хамаарат байгаа. Харах өнцгөөс л хамаарат. Тэгээ жоохон уужраад ингээ бодох юм бол Монгол айгүй том боломжтой гоё газар. Тэгээд би тийм боломжийг л одоо нээх ёстой гэж бодож байгаа. Одоо нэг тийм баяжаал аюу их хөрөнгөчөөл аюу мөнгөчөөл тэр чинь тийм үнц нь бол биш болсон байна шүү дээ. Тэр байж хүмүүс мэддэг болчиход байна. Тий, бүгдээрээ мэддэг болсон тий. Аюу гоё кайфтай гоё амьдрах хэвээр. Тэгээ маа найз өчтөр ингээл яриа суужлаа. Одоо найз нь одоо яг ингээл юм хийгээл ингээл мөнгө олол улаар нь зүтгэх гэвэл ингээл сартаа дураа ээж өнгөн 5 сая болох ажил. Тэгтээ би тэгж амьдрмааргүй тий. Одоо гоё жаргаж амьдрмаар байна тий. Хүн шиг гэл тэг чинь зөөр тодорхой нас байна шүү дээ. Тэр чинь бас нэг 50% төхөд ирэхэд тий бодохын тулд нас эрэхтэй. Тэрний тулд өөрөө залуудаа хөдөлмөрлсөн бас жоохон зовсон байх хэрэгтэй тий. Тэгээ нэг тийм жоохон зовхоос нэг жоохон өөрийгөө дайжлахаас айгаад байвал бас хэцүү болно.
Тэгээд нөгөө инх цагт хөлс их урсгал дайны цаг цусгаа урснаа гэдэг шиг хүн залуудаа яаж өөрийгөө дайчилж юм мэдэж олж сурч тэр болгон чинь насны эцэст одоо өв хөрөнгө үнд зүйл болж хоримтлагдаж чи жаргах хөлөө хөсөр газар тавьж тэгж гоё амрах тийм бололцоог бол нээж өгнө л гэж ингэж би боддгийн. Тэгвэж жоохон консерватив үзэлтэй л дээ. Аа. За та ер нь нэг гэр бүлийн амьдралтэй тэр хандлага гэдэг зүйлийг түгээдэг гэдэг юм ярьсан шүү дээ. Тэгмээ та одоо жишээ нь над чи байхдаа ч маах гэр бүл зохиохдоо тий тэр үед гэр бүл зохиохдоо хүний бодол ямар байв? Одоо ингээ бодохоор та сүүлийн үеийн гэр бүл төлөвлөлтүүдийг хараад тий та ингээ гэр бүл гэж штэ улсын хамгийн гоё нэг ингээд ажиллах болж гэр бүл. Тэгмээ яг таны хувьд яг нэг гэр бүл зохиох гэр бүлийг ингээд гэр бүл шиг авч явах. Яг үнэхээр ингээл аав ээж хүүхэд байгаад гэр бүл болчдөг юм биш шүү дээ тийм. Тэгээд ингээд бүгднийх нь үзэл санаа ээж тийш байвал айгүй хэцүү. Тэгэхээр таны хувьд яг гэр бүл гэж яг юу вэ? Тэгээд сүүлийн үед гэр бүл төлөвлөлт гэдэг зүйл бол өмнө нь ихэд байхгүй. Бисаа гайсараа л явж байгаа. Одоо учиргүй ээж аав нь чи юм уусгүй бүр багасаа л номын дуу сонсоол ингээд амар сэтгэл зүйч мүчтэй бол одоо ер нь гэр бүл төлөвлөлт гэдэг юм айгүй хэцүү. Тэгэхээр та энэ тал дээр өөрийнхөө бодлыг хуваалцаач. Тийм гэр бүл одоо яг энийг төрийн бодлого бол би явж гэр бүл рүү л чиглэх ёстой гэж ингэж боддгийн. Тэгээд их жаахан нэг хатуу бодол юу гэхээр хэрвээ ер нь бол одоо манай хүн амч ингэ зохион байгуулахад яг энэ гэр бүл төр асуудлыг аваа шийдчихнэ гэвэл Монголын асуудлыг шийдэх бас тийм амар хүнд асуудал биш байдаг. Монголчны 3 сая тийм сая өрхгүй гэр бүл байна тийм. Тэнийг сая өрхгүй гэр бүл дотор бүх асуудал нь байгаа. Миний номер 1 хийх ёстой ажил бол үрхийн тэргүүн гэдэг хүнийг эр хүн нэг ирчүүдийг байранд нь байлга, ирчүүдийг орлоготой болго, ирчүүдийг ажилтаа болго энэ бол маш чухал гэж би боддог. Маш чухал. Ирчүүдийн амьдралаа чирж явдаг шүү дээ. Тэгэхээр эр хүн чинь нэг байглаасаа нэг жоохон өөр өгөгдөлтөө л дээ. Бид нар бас тэрийг хүлээн зөвшөөрөх ёстой. Илүү хүч чадалтай, илүү бардам те. Тэр чинь нэг эмэгтэй хүнээс дээр байхгүй юу? Ерөөсөө хүч чадал, байр суурь тэр өөрийнх нь ингээд цаанаасаа төрөлхийн юм нь бол ингээд би энэ хүнийг авч явах ёстой, би ингэх ёстой, би илүү хүч чадалтай, би энийг ингээд төрөх ёстой гэдэг ийм ойлголт ерөөсөө ч тийм. Байгалийн одоо цохилтлогоо тийм байна. Тэгэхээр яг тэр эр хүнийг яг тэр эр хүнийхэн л байранд байлгах ёстой байгаа юм. Уул нь бол тэгэх юм бол өрх гэр өөр аягүй зөв голтрлоор ингээл явчихна л да. Тэгээд эмэгтэйчүүд нь одоо яг л би жишээлбэл Японыг жишээд их дуртай л да татах. Японы нийгэм яагаад ийм болсон ингээд ингээ хараад хаар Япон эрчүүд донд ажилгүй ингэж байхгүй. Бүгд ажилтай, бүгд орлого олдог. Харин эмэгтэй хүн одоо эмэгтэйчүүд нь яг ингээд гэр бүлдээ бүтэн анхаарал тавьж байгаа байхгүй. Тэр нөхөртөө, хүүхэдтэй тий тэр хүүхдийн сурлага, тий халамж, өдрийн хоол, эрүүл мэнд ингээд бүтэн анхаарал тавих боломж яг тэр Япон эмэгтэй байгаа юм. Одоо сүүлийн үед бол орчин үед энийг шүүмжлээд эмэгтэй хүн гэрээ эзэхтэй биш одоо тий нийгэмд адилхан ингэх ёстой гэдэг байр суурь руу Япон орж ийн. Японы хувьд бол тэр зөв. Би зөвөр монголчууд нэг хэсэгтээ яг н ирчүүдийг өөдөн татах бодлого аюу хэрэгтэй байна. Манайх ч сүүлийн 30 жил өргөтлөөс эмэгтэйчүүдийг гэл эмэгтэй хүн гэл ингээл лээ штэ. Эмэгтэйчүүдийн эрх гендрийн асуудал, гендер гэдэг чинь эмэгтэй хүний асуудал ингээ ойлгоцсон. Тэгэхээр яг үүндээ гендрийн асуудал одоо л ирчүүд рүү ингээд эргээд харахад сүрж тавих бол цаг болчиход. Амиа хорол, наслалт бүх зүйл хэрэгтэй. Өвчлөл одоо дандаа сүлд байна тий. Тэгэхээр эн чинь эр хүнээ хайчаар нийгэм ерөөсөө тэр чигээр уруудах юм цондон байхгүй. Эмэгтэй хүн яаж ингэж чадaltaа мундаг байлаа гэд одоо тэр нэг эр хүнгүй айлал нэг бүтэн өрх биш те бүтэн юм ш болчихж байгаа юм л да. Тэгэхээр бол тэр эр хүнийг байранд нь тавих бодлого бол яг л төрийн бодлого байх хэвээр. Нөгөө нэг ийм олон асуудлын уялдаа холбоо зангилааны магадгүй их нь энэ байх гэж ч боддог байхгүй. Би жишээлбэл боддгийн за эрэгтэй хүн эрэгтэй хөлт бол одоо боллоо насанд хүрлээ те сургууль боллоо. За эрэгтэй хүн гэр бүл зохиолоо хизээч хамаагүй 18 таа ч 23 таа ч 30 таа ч те. За эр хүн гэр бүл зохиохоор төр одоо за чи яг ингээ ажилтаа байх хэвээр. Төр энийг за чи хаана ажиллах гэж. Яг төр үүрэг хариуцлага олгож өөртөө авдаг. Орлогчийн үе. Одоо хүүхдтэй болно шүү дээ тэр хүн. Тэгэхээр л одоо яах вэ гэл ингээл ажил хайдаг, сандардаг. За эр хүн өрх толгойлж эхэллээ. Зээл авдаг, орон сууцны зээл, хөнгөлтөө зээл авах бололцоогоор төр нь хангадаг. Тэрнээ л ажиллаар хангадаг. За ийм байх юм бол за тэгэл Монголын нийгэм маш өөр болно 10 жилийн гэр бүл бүтэн болж эхэлнэ.
Бүтэн гэр бүлд л хүүхдийн эрх хамгаалагддаг. Бүтэн гэр бүлд эмэгтэй хүн аз жаргалтай байдаг. Бүтэн гэр бүлд тэр гэр бүлийн эрх ашиг тэр гэр бүл дотор байгаа асуудлууд шийдэгддэг болохоос нэг гудамжинд явдаг сайн дурын хөдөлгөөн, сайн дурын залуучууд 10 айлын 100 айлын асуудлыг шийдэж магадгүй нийгмийн асуудлыг шийдэхгүй байхгүй. Тэгэхээр яг л ингэж л харуул хэцүү болоод байгаа. Тэгээ бодлого бол яг эндээс эхлэх ёстой. Тэгээд ийм одоо би бол жишээлбэл 2 хүүтэй. Би хүүгүүдээ бол хамгийн түрүүнд энэ хүн нэг тийм за яхаа мэрэгжил боловсрал болоод өөрсдөө ажиллаа явж болно. Гэхдээ хамгийн түрүүнд энэ хүн гэрхийн тэргүүн болох ёстой гэж бодож л ээжүүд ч гэсэн хүүгүүдээ ингэж бэлтгэх ёстой гэж боддгийн. Тэгж л чадах юм бол тэнд аягүй зөв гэр бүлүүд үүснэ. Тэгээ өнөөдөр хувь хүн миний хүү мундаг хүн бол миний хүү ингэж мэрэгжилтэй болоод миний хүү гадаад ажиллаа миний хүү ингэж биш энэ хүн чинь гэр бүл болоо шүү. Нэг Монгол охинтой суун нэг юу болсон те. За тэгэхэд л одоо тий бодит амьдрал тэр байхгүй. Тэгэхэд л энэ хүн миний хүү ямар өрхийн тэргүүн болох вэ гэж бодож тэгж л ингээд хүүхдэд хүмүүжүүлж хүүхдэд бэлдэх ёстой юм шиг санагддаг. Яг эндээс л эхэлнэ. Тэрийг систем өөрөө бүхлээрээ дэмждэг байх хэрэгтэй байхгүй. Тэгвэл бодлого гэж явж тэрийг л юм баа шүү дээ тий. Бодлого ажиллаулаад ирж шүү дээ. Тэгвэл яг одоо энэ хүнтэй суусан ч юм уу суугаагүй ч юм уу дэсгүй бол сууж чаддгүй ч юм уу ингээд янз янзэл залуучууд байгаа шүү дээ. Тэд нар тэр нь одоо энэ гэр бүл гэдэг зүйл чинь бас шууд эр хүн шиг байна гэж зохиочдөг юм бас биш шүү дээ. Тэр чинь санхүүгийн сэтгэл зүйн зөндөө олон хүчин зүйлүүд байгаа. Тэр таарны гэр бүл гэдэг зүйлийг зохиохын тулд ийм байж та нар гэр бүл зохион шүү. Ийм зүйлээ анхаараарэ. Тэ ингээд зөвлөл одоо бүхний л ичиг зөвлөл. Би бол одоо юу гэх юм бид нарын гэр бүл одоо яасан гэхээр бид нар ч одоо нэг тийм нарийн төлөвлөгөө, нарийн бодол байхгүй. Ингээл хайр дурлал ингээл суучдаг л одоо юм байлаа шүү дээ тийм. Гэхдээ одоо бол ингээд залуучууд бас тэгж бодхоо олчиж би тэгтээ хүүдээ бол бас зөвлөдөг л дөө. Нэгдүгээрт одоо нэг тийм аймаар нарийн шалгуур те ингээл нэг тийм дотроо төгс эмхтэй бий болгочвол тэрийг хүлээгээл тэрийг хайгаад энэ төр бол хэрэггүй хүн л бол хүн. Гэхдээ би нэг юм хардаг тэр бол за яг ингээд удам судраа аав ээж хүнтэй жоохон үерхээрээ те үзээрээ одоо найзалж үерхэж үз те. Тэгээ тэр урт хугацаанд хүн ч одоо орон гэртээ яаж байдгийг аав ээж нь юу аав ээжтэйгээ яаж харьцдгийг те тэр гэр бүлийн өөрийнх нь өссөн соёл гэж нэг юм байгаа штэ. Тэр соёл бол их чухал гэж би боддгийн. Би нэг хүндэлдэг гэр бүл хоорондын тэр харьцаа те аливаа юм чинь одоо хайр сэтгэлтэй эхний 2 3 жилийн хүүхд гараад айгүй гоё байна. Гэхдээ амьдрал чинь дандаа хайр сэтгэл биш шүү дээ. Амьдрал тийм тулгарнтай зовлон бэрхшээл тулгарна. Юу ч тулгарч болно. Тэгэхэд юунд ч бэлэн байх тийм одоо сэтгэлийн тийнхээ тэрийг даван туулах хүч чадал, сэтгэлийн хүч чадал те хайрын хүч бол тэр хоёрт байх хэвээр. Энэ бол айгүй чухал гэж би боддгийн. Тэгээ би бол хүүгээ тийм гэр бүл манай хүүч гэсэн одоо орчин үеийн залуучууд юм байна. Гэр бүл болох гол нэг тийм яарах юм бол байхгүй болчих те. Өөрийгөө тодорхой хэмжээгээр бэлтэн өөрийгөө бэлтэн гэдэг нэг юм байна. Яг хоо тий суудсан. Тийм байна тий. Шууд ингээл тий сайн болол ингэж очдөг биш бас. Яг сайн болсон бас яг юу болоод байгааг хараад байгаа байхгүй тий. Би бол яг хүүдээ хэлэхдээ яг л ээж ясаар хэлэхдээ тэр ар гэрийн соёл өссөн орчин хүмүүжлээ тэр их чухлаа түүнээс биш одоо нэг их аюун өндөр боловсралтай аюу гоё тий сэтгэл татгцсан юмнууд байна. Гэхдээ тэр сэтгэл татгцсан юм чинь урт удаан амьдрахаар тий 10 жил 20 жилийн дараа бол царай марай хөөрхөн билүү ямар билээ ч нэг сайн мэддэг болждаг байхгүй юу тий. Тэгэхэд яг мөн чанар хүний мөн чанар явган танд хандлах сэтгэлийн хат төвчээр тий. За нэг зовлон уучрах за зүгээр дээ энэ ингээл өнгөрөн штэ гэл хоёулаа айгуу гоё байж чадах тэр чадвар тий. Тэр ойлголцол энэ төр айгуу чухал штэ. Гэр бүлийн үндсэн чи явж тийм юм чи. Гэр бүл ярьсан чи танаас нэг юм асуумаар санагдчихлаа. Нөгөө нэг гэдэг штэ 20 дэх хүүтэй тэгээ ээж нэг юм залуулаг тий яг 40 үедтэй яг нэг яг байдлыг ойлгох ихчнэр үйдэлтэй тэгэл ийм хүнээс авах тийм хүнээс авах гэл. Яа сүүлийн үед ингээд та анзаарсан бол сошиал дээр хадам ээжийг дийсэлж байгаа хадам ээжийн тэр нэг муухай хандлагыг хөгжилтэй болгож байгаа контентууд амар яваад штэ. Тэр чинь яг эцсийн үлгэртээ үний эрэхтэй юу гэсэн үг гэхээр үнэхээр тийм байдаг болохоор л хүмүүс инээдтэй энэ ч гэсэн үн аюу гонхтой зүйл байгаа байхгүй тий. Тэгэнгүүт яг та одоо жишээ нь яг хүүхдээ одоо таалагдахгүй хүн ингээд аваад ирвэл ч юм уу тий өөрт нь таалагдаад идэг. Гэсэн чинь таны хэлсэн гэр бүлийн хүмүүжилтэй тэр багаас олж авсан тэр юунд дадал зуршил ингээд таалагдахгүй бол та одоо чинь яг уу
Та одоо яг сүүлийн үеийн яг нээлттэй эцэг гэх мөн үү? За чи өөрөө мэдэх юм үсгүй бол бараг л одоо тий та ч бас чанга хадам ээж болох байх л та. Одоо уус тэр мөн юм байсан чинь. Би гайгүй яа. Ер нь бол юу штэ. Би тэр нь бол надад чухал ш. Тэр бол миний хүүгийн сонголт. Тэр хоёрын сонголтонд бол би оролцох тийм ирэх байхгүй штэ. Энд ч байхгүй. Тэр нь онсон бол сайн тий. Оноогүй ч байсан бас сайн байхгүй юу? Оноогүй байсан миний хүү өөрөө чухал штэ. Өөрөө л яасан бол тэр бол надад тийм чухал ш. Тэр бол хүүгийн сонголт. А сонголт хийх тэр процесс хүртэл нь одоо манай гэр бүлийн төлөвшүүлсэн соёл тэрэнд бол нөлөөлсөн байгаа ш. Тэгэхээр тэрэнд бол яг сонголтонд оролцох ирэх тийм боломж бол надад байхгүй. Манай ч гэсэн одоо найз охинтой байсан тий одоо тэгэл болсон одоо ингээл зөндөл түүхүүд бол байгаа шүү дээ. Тэгээ би тэрэнд нь огт оролцож байгаагүй. Өө тийм үү чи яага болцсон. Яг тийм дээр тэрэнд таалагдаагүй тэгсэн ингэсэн тийм соёл тийм ингээд байна. Би тэр энэ дэр ойлголцоо өчгдөг юм ингээд тий. За тийм үү гэл би тэрэнд нэг ачаад бүтлээ өгдөг. Гэтэ би одоо хүүгдээ тийм айхтар хадам ээжхэр ер нь тийм амьдралд нэгт нэг тийм амар гүнзгий оролцохгүй л уйлах зүгээр гэж би боддгийн. Би эхлээд хүүхдээ өөрөө хүүхд гарах тийм үгс энийг үзээсэй. Тэгснэ алдаа нь байсан ч гэсэн одоо өөрийнх нь л алдаа шүү дээ. Тэндээсээ янаж би тэрэнд бол нэг тийм онцгой ач холбогдол өгөхгүй байгаа. Тэр өөрийнх нь л амьдрал тэгэл болно биз. Зүгээр нөгөө харин бодож байгаа. Би эхлээл яа чи хэрвээ миний хүү одоо хүүхд мөхт аадрал ээж надад аав шүү өөрийнхөө олгоо битээр өсгөж шүү гэсэн юу ч тийм дураараа байдгийг л одоо тэгдгийг. Тэгэхээр би бол эрэгтэй хүүхдийг эрчүүдийг ялангуяа нэг тийм одоо ихнэр авахгүй амар яарах бол хэрэггүй гэж боддгийн. Миний хүү жоох ингээд дүү ихнэр авсан ч болно те ингээд жоох юм үзтэй сайхан бүх үүсэх ёстой юм аа үз сайхан зугаал тэ ажил төрөл хий жоохон зов инг тэ янз бүрийн юм үзтэй хүмүүстэй харилцаж сур тэгэл ингээд эхнэр бол тийм одоо 23 та залууд бол яарах юм бол бас биш л тэ тийм угаасаа биш хэрвээ аваад ирвэл бас тийг татгалзах юм бас биш тэ тэгмэд яг ингээд томчуудаас асууя гээд надад яг 40-оос дээш насныхны нэг л юм аюу сонин санагддаг аюу сонин санагддаг тэр нь ингээд нэг нам уншуулаа лам дээр очиод бөөдөөл ингээл нөгөө ингээд гэтээ тэрийг ингээл бүх хүн биш л ах л та. Ер нь ингээл анзаарч ангууд нөгөө лам нарын зүн бэлэгч нарын лайо майоны доор ингээл нэг ээж аавын насны хүмүүс ингээл чин сэтгэлээс итгэж тэр данс мас руу мөнгө хийгээл тэг ингээ нөгөө тэрийг ингээ зүгээр нэг хэсэггүй хүмүүс мэдэхгүй болоо тэгж байгаа мөнгө харахаар бүр мас за бүр яалтчгүй мас тэгэнгүүт нөгөө нэг хилдэж штэ нөгөө философч молор эрдэнэ шашин даамгаалсан газар боловсрол байхгүй байх боломжгүй гэл ингээд шашны талаар янз янз мэдээж хүн тэтгэл үнэмшил шүтдэг юм байх тэр хүний эрэхтэй гэтээ ер нь та яг юм монголчуудын яг нэг юм хит шашны юунд оролцоол те бараг л визэнд бүтэхгүйсэн ч лам дээр очиод энэ хандлагыг та ер нь юу гэж бодлоо яа шашинтай хүмүүс нөө тийм айгу хэрэглээ олгоод ингэсэн л дээ. Тэтэл тэр чинь бол бас гүн ухаан бас эн чинь боловсрал мөн өмнө штэ. Энэ хүн төрөлхтний түүх өөрөө бас шашны түүх байна тий. Тийм учраас энэ шашин гэдэг бол бас өөрөө ингээд том соёл, том түүх, том философи энэ тий. Гоё бол тий. Тэрийг тэгж нэг боловсралтайгаар ойлгож тэгж яах бол өөр хэрэг. Манайханд энэ хэрэглээ болгоцсон тийм юм бол халтаа тийм юм биэлдэ. Тэр бол Монгол бас нэг айгүй том буддист орчин байна. Тэгээ энийгээ бүр ингээд сонин стилд оруулсан юм бол би шүүмжлэлтэй хандлага бай. Тэгвэл энд бас нэг бүр цаана энэ яг юу гэсэн үг вэ гэдэг ингээд хараад байл бүгдийг тэнэг гэж болохгүй. Энд нэг юм байна тий. Энд нэг юм байна. Тэр юу гэхээр хүмүүс нэг нийтлэг итгэл үнэмшил бас нэг юм ингээд хайгаад идэг. Эндээс ч бас монголчуудын сэтгэлгээ гэж юу юм гэдэг юм эндээс бас харж болж байгаа байхгүй юу. Бас сонирхолтой шүү энийг харуул. Зүгээр бүгдийг тэнэг гэж арчих биш те. Манайхан чи ийм хүмүүс юм биш те. Яг энэ хандаад байгаа тэр одоо философи юу юм? Амар бүгдээрээ буддист болохоор тийм бас биш. Манайхан ч нөгөө ардын хувьсгалын үеийг онгоо байгаа штэ. Юмыг яаж мэдэх вэ? Аль нэг нь тус болох байлгүй бүгдээр нь бүх сүмд нь очиж мөрөгчдөг тий. Буддийн сүмд ч очдог, христийн сүмд ч очдог, лалын сүмд ч очдог гэдэг шиг өөрөөр хэлбэл тийм прагматикаар айгүй ингээд хэрэглэх. Ямар ч байсан гэдэг үстэй. Тий. Тэгээ яг би тэрийг нэх тийм одоо амар шүүмжлэл бүгдээрээ тэнэг мангуу гэхээсээ илүү за тэгвэл ийм арт түмэн юм биш тий. Тэгвэл ийм арт түмэн дээр одоо яах ёстой? Яаж энийг тий ажилуулах ёстой? Яаж энэ дээр тий
Одоо тэгтээ тоглохдоо одоо юу гэдгийг сонголт Монгол буруугаар ашиглаж байна л да. Зүгээр энэ улс үндэстнийг авч явахад ийм ард түмэн чи ингэж юм руу ингэж хуйларч хошуурдаг манайхан тийм байна шүү дээ. Тэгээ энэ бас сүүлийн 30 жилд нэг бид нарын нэгдсэн нэгдмэл итгэл үнэмшил нийтээрээ зорих юмгүй болсны бас нэг тийм хандлага харагддгийг. Бид нар ч бол нэг өмнөх үеүүдэд бүгдээрээ социалист нийгмийг байгуулна. Бүгдээрээ ингээд сайн сайхан амьдрна. Бүгдээрээ ажил хөдөлмөртэй байна гэдэг ийм нийтээрээ зорддог юм гэж байсан байхгүй. Одоо тийм нийтээрээ зорьсон зорилго хүрэх гэж байгаа нэг алсын хараа тийм юм бол байхгүй болцсон нэг юм болоод байна шүү дээ. Тэгэхээр хүмүүс чинь ингээд тал руу өөрийнхөө соёл боловсрол нийгмээр тас салбараа хийж чадахгүй шүү дээ. Тий. Салбарын хэн ч нийлээ юу хийж чадахгүй тийм хуваагдмалтай тий. Харин бас тийм л юу л байгаад байгаа юм л та. Гэхдээ одоо яах вэ? Би тэгээ түрүүн бас нэг санаа илээ гэж хэлсэн. Орхичж тэр нөгөө би нөгөө хүүтэй болохоор тэр хадам ээж нарын санааг айгу ойлгодог байхгүй. Би бас октод энийг ойлгосоо гэж боддгийн. Хүүтэй ээж нар чинь ээж нар ингээд хүү нар чи ээжтэй айгу хайртай байдаг байхгүй. Ээжтэй илүү сайн байдаг. Ээж ч гэсэн бас хүүгүүдтэй тийм байдаг л та. Тэгээ би нэг юм ингээ айгу ойлгосон. Тэгтээ ингээд хадам ээж гэд хадам ээж яагаад тийм хандлага гаргаад байдаг юм бэ гэсэн чинь тэр цаад философи цаад ээжийн гаргаж байгаа ааш тэр мөн чанар нь хүүдээ айгу хайртай учраас хүүгээ харамлаад байдаг юм л шүү дээ. Тэгэхээр одоо юу гэдгийг хадам ээжийнхаа зүрхэнд нь хүрээ тэр цэг дээр нь хатгах гэх юм бол хүүг нь айгу сайн хайрлах хэрэгтэй байх. Айгу энгийн байхгүй тэр чинь. Тэгэл миний ээж гэл ингээд ах юм бол хадам ээж янда бэрийнхаа талд ороод ер нь бэрийнхаа талыг болж юм байлээ л дээ. Тэгээ би ингээд олон амьдрал, эргэн тойрны амьдрал харж байна. Тэгэхээр өөрөө ч гэсэн ингээд хүүтэй ээжийг өөрийгөө ингээд ойлгосон чинь за энэ хадам ээж ингээд бэр хадам ээж хоёр үл ойлголцол ерөөсөө хүүгээ хайрлсан ээжийн хайрыг тэр охин л ойлгох хэрэгтэй билээ айгуу сайн. Тэгэх юм бол ойлголцол амар амархан, хялбархан энгийн болж хувирна. Тэгэхээр манай охтод бас тийм нэг юм толгойд тийм нэг файл бодоод авчихлаа. Тэр ингээд нэг юм амар олон өнгөтэй те ингээд хэлчих болохгүй. Нэг жороор тайлбарлах юм ч боломжгүй. Монголчууд ийм гээл ярьчвал би буруутахаар те. Тэгээ үгүй юм уу гэж бодохоор тэр болгондоо яг амьдрал дээр таардаг. Айгуу юм маа нийгэм тэр тусмаа юм ийм тэ нийтл нийтрхий боловсралтай, хитрхи эрх мэдэлтэй, баян нөгөөдөл нь хитрхи бүр эдгээр яаж амьд яваад байгаа юм бэ гэмээр тэр дундуур ингээ бужигнжээдэг маасан байдаг ч юм уу. Тэгэхээр өнөөдөр нэвтрүүлэг маань яг энэ болгоноос л танаас одоо авах хэвээр бүхнээ авъя гэж бодож таныг урьлаа. Тэгээд та хамтдаа яриа өрнүүллээ. Тэгээ бас нэрээ тийм биш үү? Би ингээ нөгөө залуу хүнийг одоо учиргүй зовж мовж эхлэегүй байгаа шүү дээ. Тэгсээр нэ ямиг аюу ингэж шүмжлэлтэй хандах гад байдаг. Тэгтээ тэрийг нэг учиргүй ийм шүү, тийм шүү гэхээс илүү харсныгаа л ярихыг ингээд илүүдүүдэд байдаг. Тэгээ яг нөгөө хар хүнцэг гэдгээр л хараад яваад байгаа шиг байна да. Тэгээ танаас хитрхийг сөрөг юм асуусан бол уучлаарай. Үгүй зүгээр. Гэхдээ ер нь заавал бас зовх шаардлагагүй шүү дээ. Ер нь бол тэ. Тэгэл хүн бол бүхэнд би бас нэг юм тэгтээ хүн болох нь өөрийнх нь бас хувь тавилан хувь заяа гэж юм бол байгаа. Тэгээд ямар ч байсан гэхдээ би залуу нас бол ингээд нэг тийм алтаа хийхээс айхгүй, ямар нэгэн бэрхшээлээс айхгүй, эрсдлээс айхгүй орж үздэг, ингээд үздэг л байх хэвээр. Хэрвээ хүн болгон хүний туулсан зовлон амьдралыг ойлгоод аав ээж ядчил аав ээж өвөө өмнөгийнхаа зовлон би тэгж болохгүй юм байна шүү гэж ойлгодог байсан бол өнөөдөр бол төгс өндөрлөгтөн л байх хэрэгтэй байх л да. Тэгэхээр хизээч тэгдэггүй. Тийм учраас ямар нэгэн юм үзээд алдах те тэгээд алдах алдаа бол бас оноо байдаг. Яагаад гэвэл тэндээ сургамж авсан тэр бол айгүй том үнцийг бий болгодог бас амьдралд. Тэгэхээр тийм алтаас айхгүй зөрөгтэй зөвхөн нэг хүрээнд баригдахгүй те айгүй тийм эрсдэл хийж үздэг. Тийм залуу нас өөрөө тийм залуу насныхаа тэр боломжийг бас айгүй тулталгай ашиглах хэрэгтэй л гэж боддгийг. За тэгээ энэ удаагийн нэвтрүүлгийг ингээд өндөрлөө. Тэгээд миний нэг баримталж байгаа зүйл байгаа. Хоёлаа ярьсан. Энэ нэвтрүүлэгтээ нөгөө ямар ч монтаж, хасалт, нэмэлт хэлээд дотор нэмж хасахгүйгээр цацъя гэж юу н бодсон. Хэрвээ би ярьснаа засаад өөрөө зөв ч юм уу тий гой харагдуулах ч юм уу тийм болчих юм бол ямар ч утгагүй юм байна гэдгийг би маш сайн ойлгосон. Тэгээ ийм зүйл бас айгу үн цэнтэй байдаг юм лээ. Тэгээд миний нэвтрүүлэгт ирсэн танд баярлалаа. Тэгээ та номын өдрүүдээр яг ямар зүйл болох талаар мэдээлэл өгөөч. Та номоо авч явж гин гэсэн шүү дээ. За баярлалаа. Би бас өөрөө номоо авчирсангүй. Тэгээд Баасан дэлгэрийнхаа юм гоё хөөрхөн номыг хаад. Би бас хальт ингээд яаж үзлээ. Сонирхолтой байна. Би уншин ялангуяа өөрөө чин үеийн залуучуудыг ойлгох. Яг ийм нэвтрүүлэг хийж байгаагүй юм байна. Тэгээ надад бас сонирхолтой
сайхан байлаа. Тэгээд номын баяр бол удахгүй 9 сарын 17, 18, 19-нд болно. Тэгээд энэ номын баяраар яг зохиолчид ингээ бүгдээрээ номууд илгээ, бүтээлээ илгээ зохиолч уншигч уулзах боломж олгодог. Гол нь хүн дэлгүүрээс ч өгсөн ном авч болно. Тийм зохиолчтой уулзаа зураг авахлаад гарын үсгтэй номыг авах нь өөрөө энэ номын баярын үнц нь болдго юм шиг байгаа юм. Тэгээд яг номонд дуртай болох тийм залуу үе бэлтэн гэдэг бол их чухал гэж би боддог. Одоогийн залуучууд бас их ном уншдаг болсон байна. Амар уншдаг. Тий. Ялгаж уншдаг. Ялгаж уншдаг. Тий. Ямар ном унших хэвээр, алийг нь уншихгүй байх хэвээр гэдэг өөрөө уншиж мэдэх гэж оролддог болсон их сайн. Тийм учраас би энэ номын баярыг бас залуучууд өргөнөөр оролцдогт нэг дуртай. Би энэ нийгмийн хамгийн том гэрэл гэгээтэй тал энэ номын баяр гэж боддог шүү дээ. Бид нар одоо ингээл уншихаа болсон утсаа шагаагаал ийм харанхуй болсон гэдэг бас үгүй юм байлээ. Тийм уншдаг гой залуучууд залуу үе бий болж байгаад нь би их баяртай. Харин тэрнийг нь гүйцэжтэй шаардлаганд нь нийцэж ном бичих тухай ажил бол бас байгаа. Нөөцтэй тэнүүд ном уншдаггүйсэн ч юм болоо тэнүүд ном бичдэг болж байна шүү. Тэгээд тэр номын баяраар бас ирээрээ. Манай асарт манайх 124 дугаар асартай. Бид нар бас манай хүн бит хоёр төрийн ажил өгөөд бас нэлээд хэдэн номтой болсон. Манай хүн бол аян замын 2 цуврал тэмдэглэл, цогц чандан нэрэлт мартагдсан бэлгэлтүүдийн 2 ном бичсэн. За бит хоёр бас бичсэн нийтлэл, улс төрийн үзэл бодол, нийгмийн байр суурь, янз бүрийн юм эмгтгэж 2 хос ном нэрээ голгосод цаг нь болохоор 2 нийтлэлийн хос ном бичсэн. За мөн одоо бие сэтгэлийн бэлгийн аршаан гэдэг эрүүл мэндийн 5 цуврал ном гаргасан. За улс төр судлаач Ганаахтай хамтраад Орос яагаад Америк биш вэ гэдэг юм сонирхолтой бас ном. Сонирхолтой тийм. Тэгээ энийг бол Орос улбаны улсын элчин сайдын ямар дамжуул зохиогч бас нэрхийн авч орчуулсан юм ном байгаа. Тэгээд бид нар бас номуудаа багцалж, хямдруулж ингэж борлуулна. Номын баяр бол бас уншигчд маань хямд үнээр ном авах болцоог олох хэвээр. Дээрээс нь тэгээ ийм утга учиртай байгаа. Тэгээ номын баяраар ирээрээ дүүгээ ч гэсэн урьж байна. Бас ирж өөрийнхөө нийтлэг номыг бэлгэлнэ. Тэгээрээ. За ойлаа нэлээд удаа ярилцлаа. Маш олон сэдвүүдээр ярилцлаа. Магадгүй дараа нь би бүр сайн ярьдаг болоод тий одоо байгаагаас илүү сайжраад таныг дахиад урих бах. Өчигдөө цаг ямар сайжирч байдаг шүү дээ. Баярлалаа дэдүүхэн энэ эхлүүлсэн гоё ажилд амжилт хүсье. Тэгээд яг танаа үеийнхний ийм юмнууд таалагддаг. Ерөөсөө ямар ч дүр эсэхгүй яг байгаагаар тий алдаа оноотойгоо ингээд байгаа. Өөрийгөө илэрхийлэх чадвар нь айгүй өндөр түвшинд очсон. Энэ бас надад таалагддаг. Тэгээд чи мэдээж хөгжин өснө. Тэгээд тэрэнд бас бидний бүтээл ном тусалаасаа гэж бодож байна. Нэг чинь очихоор номоо биелгэлнэ. Урьсанд баярлалаа. За баярлалаа. За үзэгчдээ томчуудаа засварын нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлөлөө. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.